bak şimdi. 나와서 좀 bakıyorsun şu içe. 살살 가고 가야겠다. 고양. 자. 이미. 야, 고갔다. 금방 또 싸. 또 싸. 나를 뚫어. 이놈아 이렇게 시간을 가지고 먹겠어. 누구 있지? 나또 온다 해보. 자기도 그랬어. 한도 마서 가. 예, 뭐. 돼. 싫어, 그 옛날 왔어 들뜨기 마게뜨기 또 왔어 어쩌다 사사할 줄 왔어 어쩌다 마 잘 잡아놨어 뭐. 새로 아롱가 가자 지식진 아롱은 좋대 다 타운도도 하셔야 되니 타고 그때 굿뚜디다 하나 할때 될지 울친네. 응? 울친 조금 더 있잖아. 다 됐다. 얘네 지금 하다 저야. 다 되겠다. 울친 누구 됐다. 자, 슈도 지내라. 자, 상신 슈도 가라. Так. Посмотришь сейчас. 자, 자, 갔다. гаргасан чинь хөх юм гарч явж байгаад итүүр нээшин дээр юу төмрөн дээр ишсэн. Тэгээ итүүрний нээш тухын дотор нээж чадчихгүй юу? Ваа харлаг хон дээр ганц хууш нуглуул тавьсан гэж харж ирсэн. яах чагаа бата. Яг хойно нуглуур буцахтай идэх гэсэн юм байна. Тэр нуглуурыг антай тавьчихад явдсан. Ер нь бол хоочин бол сайхан хөрш айл хажуу айлтай сайхан. Нэг үрслэн үрдээдэг байсан. Энэсээ шайл дурлаа тийм. тэгээ одоо 10 доноор яах вэ? Юу гэдэг юмнасаа хүртээдэг гэсэн. Чиглэлгэн чихэр мөхөрхөнд одоо. Аарууд маарууд байсан дөө тэр үү. Бомбон сахар махар. Маарууд Энэ арай өтгөн нэртэй байна вэ? Наас эргүү. энэ эргүү нэ. Бомбон сахар махар бас үгнэс. Оо тийм сайхан. Адианку бас яваад зэнийг бурхантай байх та. Бурхандаа тавьчих. Авиха. Энд одоо тусгайг бол ийм хитэй хүн хүүхд гайг үрдгүү. Заавал хитэй хүн дээр айх юм. Гайг үрдэг гэдэг. Юуны таны тусгай? Оо. Нэг За та нар одоо Галдаа өгөхгүй мэж. харин энд би өөрөө өгөх гэдэг. Өөр. За галдаа өгч тэгээд тэгээс хажуугийн найз за одоо эдний тусгай шир танд. Тусгай одоо яа гэвэл Тэгээд тэгэрүү сэрээсээ ширүүса. За сайхан бөөрнөс. Күүн бол маань. тий. Ихтэй хүүгээ гарах үгүй тэгээд. За үртцгээ. За шаваасаа. Алган дээр тавьж байгаа уснаас удаан жаргаж байна. Хоол явах гэж байгаа хүн бас энэ амсрыг идэж байгаа. Энэ амсрыг хоол явах гэж байгаа хүн иддэг учраас. Зам цаад байна.
Манлыг гаргасан хүн заавал энэ үнгийг ийг гаргаж хоёртын тэр көм мах гэж тэр хоёр ганцгаар мах байдаг ш таа. Тэгээ баг эдгийн заавал салгадаг гэж уучиртай л. Тэгдэг байсан. Элэгтэй амьдрал байдгүй гэж салгадсан гэсэн үг. Юу бурхан за. Зарим нь салгацсан, зарим нь салгаагүй. Бүх юм учиртай байсан баг. Там үстэй явахар гэж юм. За. Ээ багсан мэнэ. Тэн дээр газуулах чинь. За энэ мэрэгсэн. Ээ бурхан мэнэ. Багт юм сахиулах чинь. Одоо тэгээд ер нь ямар нэг цус авсан юм ингээд оюун ухаантай ингээд суулгаад эрэхтэй зэрэг одоо олон том тусыг бүтээх тийм цаг хугацаа бас болт юм байлээ. Одоо тэгээд тэр цаг хугацаа маань надад болсон гэж бодож байгаа. Одоо би тэгээд үүнээс хойш юу надад хандж байгаа хүмүүст би төлөв тавьж тэр зам мөрийн засчих болох өөрийнхөө чадлын хэрэг би одоо засал ном хийж тэгээ ах шиг шүшиг хүртээж энерги хайрлж одоо оюун ухааны тийм засал хийж одоо тэгж тийм ажиллаа бас одоо бичлэг хийн гэж бодож байгаа. Тийм учраас надтай холбогдох хүн байвал бас ингээд юу Энэ дүүгээр дамжуулаад манай энэ дүүгээр дамжуулаад энэ пресмесээр дамжуулаад хараад тэгээд надтай холбогдоод надад нэг хүн Гоё харагдаад байна. Миний охин гүзээ идэж шиж байгаа нарийн гэрчээд. тэндний төлөв өдөр болоод байгаа юм шүү дээ. Бас өдөр юм дүргээ дуугаад. Тэр одоо нийлж хийдүүг. мэдсэн үнэ ил байна. За манай илгэн хям ийм болдог. Илгээ саган жижиглээд Янзын уу. сүүл мөл өөхийг хийж өгөөд ингээ сайхан амтлаа. Ийм цаг илгэн хям гэдэг чинь. Арай. Шүлбэ арай сайхан. Арай. Нам гэж манай. Нам арай сайхан. Илгэн хям гэж байна. Энэ одоо тэр таны адмаа чиний дэлгүү өгтөөд үү. Доктор илүү үзс. Дэлгүүчд хамгийн одоо төмрөөр баялаг юм сайхан хүмүүс гэж байна. Эмэгтэйчүүдэд бас өгөөд өгдөг нь учир нь өвгдөд ч одоо эмэгтэйчүүд өгдөг нь учир нь бас ийм байсан байж тийш цус төлжүүлнэ. За сахтлаа. Илэн гам дээр цаан чи нэг юм цууж байна. Жижигка. Очнох гэж. Ихэн хамт. Гартаа Нэгч. өөрснөөс нэг цаг хийчихээр. Үнээр би Цус амсах хэрэгтэй. Цусаж байгаа хойно нийцээс учраас ээж хойно гаргасан баг тийм ээ чи. Халуун цаав. одоо тэр шаваа Сауя. за их чинь хатаа За манай их ч одоо хаа байсан бүр говалта ямар сум бэлээ их ч. Баян тоороо тосхоноос тосгоноос ирсэн манай нагц ихч байна. Тэгээд бас нэлээ хүмүүсийг бас үзэж үүл мүл хийж өгнө. Ямар үүл юу хийдэг вэ? Тэрнээс нэг тайлбарлаач та. за би бол тэгээд Одоо үзмэрч хийж явах уу та одоо яа гэж за явах. тэгээд юугээд явсан чи яах вэ одоо тэгээд юу ерөнхий ноён нуруу үзэн 90 жилийн ноён нуруу тэгээ гар иргэсийн нөлөө зурхай зурна тэгээд өөрсдийнх нь хүсэлтэйг асуусан бүгд нь хариулах жишээтэй тэгээд таны заяа үрийн заяа дуудах тэгээ гал голом тавих гэл энэ янз бүрийн үйл Миний холдоор анаа сул. хийдэг үлээ тэр бүгд бүх үйлүүдийг би бол хийдэг. Ер нь одоо хоошдож хийн гэж бодож байгаа. Тэгээ тиймэрхүү үйлүүд хийж энэ тэгээ зурхаагаар ер нь бүх юм гарч ирдэг л дээ. Одоо та Та тэгэхээр одоо зурхаач үзмөр гэсэн үг юм уу?
Одоо тэгээд яг найргууд дээр бол зурхай ч үзмэрт нэг төлөгч гэдэг чи бас бие даасан тийм одоо эрдэнэ нэг салбар юм байна лээ. Боор их том. Тэгэхээр миний тухайд бол зүгээр ерөнхийд нь базаал ингээл өөрийнхөө хэмжээнд тэр зурхайг нь зураад Ер нь тэгээд гарсан тэр зурхайд нь эргүүлээд хариулаад одоо ямар засал юу хийхээр вэ нү? Тэр бүгдийг л одоо хийдгэлтэй. ер нь тэгээд бурхантайгаа харьцаад тэгээд ч одоо оюун ухаанаараа явдаг байхгүй юу? Тий. Тийм л юм байна. Учраас одоо хүн бодисодва гэж одоо бусдын төлөө оюун ухаанаа зориулж ингэж л явдаг ийм сахиусалтай бурхны одоо илчгэж явдаг миний сахиусыг бол тэгээ хөхтэн гэж ярьж байгаа юм. Бүр жинхэнэ сахиусны нэр бол Монголд ховорхон ер нь одоогоор одоо нэг лав 2 3 байна уу гэж би бодсон. Нэг гадныг хэсэг хөхтэн сахиустай би гэдэг нэг хүн энэ зүү аймагаас нэг хүн тэгж ярьж ирсэн. Би бас пэсээр сонсч ирсэн. Тэгээд миний холболт даалт ертөнцөөс нэрлсэн тэр сахиусны нэр бол хөхтэн байхгүй юу? Хөхтэн гэдэг нь одоо тэр чинь хөх тэнгэр гэсэн үг. Тийм. Тэгэхээр одоо нэлээд хүний бий болохоос ш том сахиустай. Ховорхон сахиус ер нь тэр болгоны заяагаад залраад байдаг тийм сахиус байгаа юм. Та тэгээд одоо энд манад нэг 9 сарын 6 хүртэл ахын таглаг хүртэл байгаад бас та тэр хооронд бас үзүүлж харуулах хүмүүсээс холбогдож танаас сүүл асууж болох нь тийм үү? Болно. Тий. Одоо өөртөө зүгээр өөртөө сонирхчихвэл бас 99 48 49 97 гэдэг минутер утсаар холбогдож болно. Нэг эсвэл одоо манай энэ дүүнэрийн пэйж хуудас юу гэмдээ энэ юугаар ингээд асууж судлаад надтай уулзах тийм хүсэлтэй сонирхолтой хүн байвал уулзаж болно шүү дээ. Тийм ээ. Ер нь бол бүх одоо үйл бүх тал дээр л ер нь бүх талдаа. Тэгээ ялангуяа тэр энэ хөхтөн гэж оюун ухааны сахиус гэдэг бол ерөөсөө хүний оюун санаа тэр сэтгэл зүрхийг л одоо тэгшлэн л гэсэн үг байхгүй юу? Нэг одоо яг тэр хүнтэй уулзахад би бол бүх зүйлийг тайлбарлаад ингээд хилээл ингээл одоо тэр тал хэлээр бурхан багшийн янз бүрийн ном илдүүдэд юм уншихаас гадна өөрийнх нь төрлөх хэлээр монгол хэлээр ингээд тайлбарлаад таниулаад өгөхөр аяндаа тэр хүмүүс ойлгоод тэгээд биеийг дулаацаад хөлсөнд гараад царай зүсэн засраад ингээд сайхан боллоо энэ гэж явдаг л таа. Сонин зүйл байгаа. Оюун ухааны сахиус гэдэг чи одоо кэрийн багийн хүн хийгээд байдгүй. Тийм л сахиус шүү дээ. Удаа заримгууд чи бас их өөр маягаар хийлдэ биедээ оруулж ирээд өвдөдсөн онгод ариун сайхан лагшиндаа тэр онгод тэнгэрүүдийг оруулж ирээд ингээд солигдож явахад лам хуурах хүн гэдэг бол бурхан багшийн одоо сургаа тэр сургуультай суралцчихэд түүнийг одоо бас ингээд тэрнийхээ дагуу одоо бид нар ямар нэг эмчийн мэрэгчлээ байхад яг тэр эмч хүн ямар юу хийдгүү гэдэгтэй адилхан гадаад дотоод сурсан ламнар бол тэр юу шашны номыг сурсныхаа дагуу засал хийж байгаа. А би болохтой зэрэг шууд тэр бурхан оюун ухаан миний оюун ухаан харьцчээж түүнийг хийж байгаа байхгүй юу? Тэрүүгээрээ бас ялгаатай оюун ухааны сахиус гэдэг бол тийм өөр хөхтэн гэдэг сахиус тийм өөр зүйл юм байлээ. Тэрүүгээрээ л ялгаатай л даа. За тийм байна манайхан. Тэгэхээр манай гişтэй маань холбогдож бас үйл асуух хүмүүс болохоор байгаа шүү. Гэт манад ирчихсэн нагцэгч маань одоо манад ирчихсэн ээжтэй зайран ахтай маань бас үйл хөөрөөд ингээд 2 3 хоног сайхан амарч алжаал югаан тайлаад ээж маань сайхан дүүгээ ирсэнд баярлаж сайхан шинхэн сайхан гэдэс чанаад ингээд бөөндөө сайхан яриаг хөрөө өрнүүлэн хууч түүх сонордон зоог шүсээ цай ундаа угаад ингээд сууцгааж байна.